Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн Давос баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Яманы махыг халуун дээр нөрөөдөө Hot Topics нэвтрүүлэг яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. За Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Царим мото болон Ааш мото Аринаар хамтран хөргөн. За энэ хоёул Ари гэдэг нэртэй учраас тодтогч хэлдэг гэдэг хүмүүс олох харин найруулагчаар Борхогийн чин бод ажиллаж байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop цороотой Well Bishop цэг юм хамтран ажиллаж байна. За мөн Азийн 25 урамшууллаараа Mobicom хамтран ажиллаж байна. За өглөөний минь Ари сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амар уу? Сайхан амарсан. Улаанбаатарт 9 цаг 14 минут болсон байна. Өнөөдрийн боодог болон Ямаа нарыг бүгдээрээ Яманы махнараа бүгдээрээ танилцсанаа. За би эхлээд Яманы махнуудаа танилцуулъя гэж бодлоо. За Америк нэгдсэн улсад Kanye West гэдэг хайлт 50,000 хайлттайгаар трендэлж орж ирсэн байна. За энэ тухай би эхлээд ярих гэж бодсон. За мөн дараа нь First Day of Spring буюу 2025 оны эхний хаврын өдөр гэдэг хайлт 200,000 хайлттайгаар Америк нэгдсэн улсад бас яг одоо тэргүүлж байна. Хоёрт орж байна. За мөн 3-т Best Picture 2025 гэдэг хайлт 100,000 хайлттайгаар удаалж байгаа бол Их Британий хайлтан дотор нэгэн сонирхолтой ойрд харагдаж байгаа бүн нэр орж ирсэн байна. 50,000 хайлттайгаар Hans Zimmer гэдэг нэр орж иржээ. За эдгээрийг бэлдсэн байна. За арай маань юу яах вэ? За миний хувьд өмнөд Солонгосын одоо тренд дээр 3 дээр байна уу 4 дээр Хван Чулсун гэдэг нэр орж ирсэн. За энэ хүнийг бол монголчууд таних юм бэлээ. Азийн Арнольд Шварценеггер гэдэг нэртэй энэ одоо бодибилдингчин залуу Монголд бас ирж исэн. Тэгэхээр гол нь энэ хүнийг Монголд ирж исэн гэдэг би яаж сансан бэ гэсэн чинь мэдээ рүү н ороод унсан чинь Монгол гэрт хорхоо гэдээ сууж исэн зураг нэсэн аахгүй. Тэгэхээр өө эн чинь Монгол гэрээ штэ гэж бодод. За тэгээ энэ хүний яг ямар ингэж хэрэгтэй холбогдсон тухай нь ярьж өгөн. За үргэлжлүүлээд одоо яг бүгд найрамдах Турк улсад ерөнхийлөгчийн Эрдоганыг эсэргүүцсэн жагсаалт цуглаан эхлээд яг энэ жагсаалт цуглаан юунаас болж эхлэв, энэ ямар асуудалтай холбоотой вэ гэдэг тухай ярьж өгөх бол 3 дугаарт за манайхан сайн мэдэж магадгүй Холливуудын Orphan буюу Үнчин гэж нэг жоохон аимшиг төрлийн кино байдаг триллер маркийн. За энэ дэр болохоор одоо ингээд хөгшөрсөн одоо яг жоохон хүүхчиг харагддаг хэрнээ насан явчихсан эмэгтэй нэгэн гэр бүлд өвчлөгдөж очиод гэр бүлийнтэй нөхөртөн дурлаад ингээд тэр гэр бүлийн ингээд амьдралын ингээд самарж байгаа тухай гардаг кино байхгүй юу? Тийм үү, ямар юм бэ? За яг энэ үйл явдалтай энэ киноны үйл явдалтай маш төстэй бодит үйл явдлын тухай би ярьж өгөхөр 3 дугаар мэдээлгээрээ сонгосон байна. Энэ одоо яг тэргүүлж байгаа хальт мөн бах те тэгвэл тэр. Good American Family гэдэг яг одоо тренд дээр нэг дээр ороод ирсэн байна. Хэдэн 100%, 500% өсөлттэйгээр 100,000 хүн сүүлийн 20 цагийн турш хайж байгаа ийм хайлтыг ярьж өгөх нэ. За хүлээгээр сая нэг шинэ хайлт бүр тэргүүлээд ороод ирлээ. Тэр зүгээр гинт одоо 50 минутын өмнөөс тэргүүлж одоо орж ирсэн болохоор би зүгээр сонирхоод үзье гэж бодлоо. Барбара Мандрел гэдэг хайлт дөнгөж сая хайлтаар орж ирсэн байна. Тэгэд энийг бас чадвал сүлд нэрий те. American Country хөгжмийн одоо ертөнцтэй холбоотой мэдээлэл ах шиг байна те. За тийм юм шиг. Дөнгөж саяхан яг одоо чанагдаж эхэлж байгаа мэдээлэл. За мэдээлэлээ би эхлэе. За тэгээ. За Яманы махыг халуун дээр нь гэдэг урайтай Hot Topics-ороо. За энэ бол ерөнхийдөө нэлээд чанагдсан боодог болов уу гэж би хараад байгаа. За манайхаа яг энэ одоо бодибилдерчин залууг харахаараа таних бах. Азийн Арнольд Шварценеггер гэдэг одоо энэ жил 41 настай байсан залуугийн Хван Чулсун гэдэг залуу Монголд 2022 оны 4 сар хавцаа ирж ижээ. За ирээд ингээд бүр тухайн үед байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Батэрдэн хүртэл хүлээж авч уулзаад тий Монголд энэ хүн чи одоо Чулсун классик гэдэг тэмцээний бэлтгэл ажлаар ирж исэн юм бэлээ. Тийм тэмцээн болж исэн юм тий. Тэгээд одоо би энэ пик цэг юм ингээд Монгол сайтын мэдээллийг харж ин тухайн үедээ болохоор Facebook дээр 2 сая, Instagram дээр 1.6 сая, YouTube хуудсан дээр 500 гаруй мянган дагагчтай Аз болон дэлхийн бодибилдингийн ертөнцид нэлээд танигдсан ийм том тамирчин юм л да. Яг энэ хардаа Монгол гэрт дотор сууж байгааз би нэг Монгол гэрээ таниад байгаа маа. Хорцдохгүй байх. Харин тийм махыг бол зулгааж байгаа үстэй. За энэ залуу яг ямар хэрэгт холбогдоод за тэгээд ингээд Солонгосынхоо тренд дээр за 3-т ороод ирсэн байсан уу 4-т ороод ирсэн байсан уу? Ороод ирсэн бэ гэхээр за 2023 оны 10 сард энэ одоо Хван Чулсун гэдэг энэ бодибилдингчин залуу маань тухайн үед үерхэж байсан бүсгүйгээ за нэгэн ингээд автомашины зогсоол дээр хүмүүсийн нүдэн дээр ил тод зодоод за зодохдоо одоо энэ чинь ийм лагс бүдүү
ингээд том булчинтай хүн байж штэ. Энэ хүн чинь нөгөө эмэгтэйгээ би бүр түрүү энд дуу алдсан штэ. Ямар амар ингээд ягаад тэгэхээр энэ залуу чинь тэр найз бүсгөө 20 удаа нүүрлүүн ингээд зогсон гэж байгаа байхгүй гараа хатгаж байгаа. Тэгээ би бүр энэ том хүнд 20 удаа толгой тархиндаа зохиулахаар одоо тэр хүнээс амьд үлдэхүү гэд би бүр ингээд яг түрүүн бодсон л доо. За тэгээд энэ хэрэгтээ ингээд буруутай тогтоогдоод ялтчгүй олны нүдэн дээр үйлдсэн тийм үү ийм гэр бүлийн хүчирхийлэл одоо үйлдсэн болохоор 9 сар хоригдох ял шитгэгдээд за тэгээ шоронгоос суллагджээ. За тэр чи одоо 2023 оны хэрэг те. Тухайн үед тэгээ шууд суусан байх шүү. Тухайн үед эхний шүүх хурал нь болоод тэгээд тэр үед ингэ суухгүй явжгаад хоёр дахь шүүх хурлаас нь 9 сар хорих шийдвэр гаргаад тэгээд ингээд одоо ялаа эдлээд гараад ирсэн байгаа юм байна. За ялаа эдэлж гарч ирээд Instagram хуудсандаа оруулсан постносоо болоод тренд дээр ороод ирсэн. За би нөгөө солонгос хэлгэн болохоор Instagram-ыг хайгаа олж чадсангүй л зэ. Манай чимба туслана гэхэд тэрэн дээр нь одоо ингээд одоо энд 20-ны өдөр заяа. 20-ны өдөр гэж өнөөдөр гэсэн үг шүү дээ одоо. Саяхан л одоо. Тий, саяхан гэсэн үг. Одоо өнгөрсөн шүн ч юм уу тий. Одоо Солонгос Монгол хоёртын цагийн нэг зөрүү байхгүй болохоор 20-ны өдөр болохоор ингээд Instagram дээр ингээд нилээн тийм одоо зовлонгоо тооцсон пост хийж л дээ. Би одоо тэрийг уншиж өгөх гэж. За ингээд одоо ингэж заяа би одоо ингээд те гэр бүлийнхэндээ боломж олгоод тэгээ тэднэрийг хамгаалах гэж хичээж байсан маань одоо ингээд гэмт хэрэг юм уу одоо миний ингээд хөрөнгө мөнгө алга боллоо нэрэн дээр минь байдаг өр зээл нэмэгдсэн байна тэгэж их бүхэл бүтэн пластик одоо гоо сайхны мэс засал хийлгчээд намайг ч ирэхгүй үргэлж ингээд шоудад цингээд ингээд яваад байдаг чинь зүв юм уу гэд ерөнхийдөө бол нөгөө найз бүсгүүдэд буруудах чинь те цэвэр буруудахсан ийм мэдээлсэн тэгээд хаяа ингээд над руу загтал бичдэг хаяа ирэхээр би ямар нэгэн байдлаар ингээд миний өрийг дараад шинэ хүн болно гэдгээ надад баа бэггүй амладаг байсан. Тэгсэн хэрнээл надаас ингээд мөнгө аваад бүр сүүл рүү ингээд надтай холбооч барихгүй болсоо. Тэгэд намайг шоронгоос суллагдахад заяа. Тэр хүн ингээд шал сохтуу байсан болохоор над руу ирээгүй. Тэгээ ингээд бүр оройн над руу тэр хүнийг сохтуу байна гэж хүмүүс ингээд утсаар залгаж хэлсэн. Тэгээд одоо ингээд тэр хүн чинь ингээд одоо тэр найз сухад тухай ярьж байгаа байхгүй мөнгөгүй өөр ингэсэн орон гэргүй. Тэгээ одоо ингээд намайг салъя гэсэн болохоор ингээд надаас гэр орныг минь авна гэж байна гэх мэтчлэн ингээд ийм мэдээлэл хийсэн бэлээ. Тэгээ эн чинь бүр ингээд үргэлжлүүлээ заяа. За тэр эмэгтэйгээ заяа одоо ингээд нөгөө эмзэг эргэтэн өг зүг хамар хөх бүгдэнд нь пластик мэс засал хийлгчээд тэгээ нэмээд ингээд хаасайгүй шоудад яваад байдаг чинь те миний уурыг хүрхгүй гэж бодоо юу гэх мэтчлэн нөгөө одоо ингээд гэр бүлийнхаа тэр дотоод одоо ингээд хэргийг одоо юу гэх юм бэ одоо олгоо хагаравч гизэн дотроо гэдэг тий. Тэгэд нөө юу вэ? Тарих толгой агаравч малгайн дотроо байлоо. Яг тэрэн шиг тэрний эсрэг үйл явдал болоод ингээд нөгөө жинхэнэ нөгөө муу сайнаа одоо ингээд эн чинь өөрөө нөгөө олонний танил хүн байгаад байдаг. Тэгээд ингээд Instagram дээр нь ийм пост оронгууд нөгөө хүмүүс хүний мууд үнэхээр дуртай болохоор зүгээр бужигнаалаа юм байна л да харин тий. За энэ одоо чөлсүүний одоо бичлэг зургийг бол бүр өмнө нь би бас эртнээс харж исэн үзчихсэн. Ер нь бол од штэ яг одоо энэ боди билдинг гэр хичээлдэг хүмүүс тундаа бол яалтч супер од гэж явна. Гэхдээ тэр 2023 онд тийм асуудалд холбогдсныг нь бол мэдсэнгүү. Тэгээд найз охинтойгоо бол найз бүсгүүтэйгөө бол энэ залуу бол их тийм токсик харьцаатай л болж таарад байна тий. Тэгээд одоо тэр найз бүсгүүг нь би одоо энэ би нөө солонгос хэлгүй болохоор солонгосыг англи болгоо хараад сууж байгаа штэ. За тэнгууд хатагтай А гэдэг хохирогч Ааг бол зодсон гэж ингэж яаж зодсноосоо болоод тэр 8 сарын ял авсан гэж байгаа бол тэрний өмнө одоо өөр ихнэр байсан хохирогч Б гэдэг хүнийг зоддог байсан байж магадгүй гэдэг бас ийм ингээ мэдээл цацагдаад тэгээ Б-ийн зүгээс болохоор ингээд ямар нэгэн тайлбар хийхгүй гэсэн бэлээ. Зя манай hot topics нэвтрүүлэхдээ wellness-ийг well bishop-оос өрөөтэй well bishop-цыг юм хамтран ажиллаж байна. За энэ өрөө үг нь ямар утгатай үг вэ гэхээр тийм үү. За гоо сайхан байх, эрүүл байх, сайхан арьстай, сайхан өстэй байх чи ерөнхийдөө л wellness гэдэг ингээд энэ бүх ингээд эрүүл сайхан байх гэдэг утгыг л wellness гэдэг үг маань өөрөө багтаагаад байгаа юм л та. Тийм ээ. Тийм. Гоо одоо бие махбод оюун санааны эрүүл сайхан доктортой амар амгалан ад жаргалтай мэдрэмжийг wellness-ийг буюу well bishop-оос авах боломжтой гэж байгаа. За тэгэхээр well bishop-цыг юм ингээд сайт байгаа. Энэ сайт нь бол аль биесээр үс арчилгааны одоо алдарт брэнд Vela, Londa за мөн одоо би арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг бас энэ
оруулж зардаг ийм бүтээгдэхүүн газар байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлэгтээ бас фотогел гэдэг шингэх чадвартай хоол боловсруулах замын өвчин намдах цочмог архаг суулгалт зогсоох зорилттой фотогелийг оруулж зардаг. За ер нь л эрүүл мэндэд анхаардаг хүмүүсийн хувьд Well Bishop Sigmund гэдэг сайт руу заавал хандах ёстой юм байна. Ороод нэг үзэх хэрэгтэй, өөртөө хэрэгтэй бүх одоо арьс арчилгаагаа харах, үсээ арчлах бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг та иш ор сонирхоорой. За тэгээд хамгийн гол нь гоё нь хүссэн газараа хөргүүлээд авах боломжтой байлээ. Шууд энэ одоо сайтаар ороод харин утсаар мэдээлэл авъя гэвэл 7711 71 71 гэдэг дугаараас авах юм байна. 7711 71 71. За 7711 71 71. За тэгээд Well Bishop Sigmund гэдэг вебсайт нь та заавал ороорой. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-оос ураатай Well Bishop Sigmund хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За Казуи Юри өөрөө бас бөөн тарихаар ийм булчинтай болсон байж магадгүй гэсэн мэн. Би одоо ингэж ойлголоо харъя. Энэ чулсун найз зөхнийхөө найз бүсгүйхээ хөх бүхс нүүрний хаалганых мөнгөний төлсөн юм байна. Тэгээд ингээд мөнгөний дагаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэгсэн мөртлөө энэ залууга тоохгүй гадуур шоудаад ингэж яваад байсан. Тэрэнд нь уурлаад зодсон ч юм уу. Нэг тиймэрхүү л асуудал болсон юм шиг байна гэл. Зүг ойлгох. За одоо зодооны шалтгааныг зүг ойлгосноо гэж би ч мэдэхгүй л дээ. Ямар нэг хажууд нь нөгөө нүмхэн дээлтэй лаваар зогсчихсан юм шиг. Би ч мэдэхгүй энэ тэрхүү одоо өөрийн мөнхгөр яагаад тэгсэн. Ерөнтэй ямар ч нөхцөлд хүч хэрэглэх буруу л гэж би боддог л да. Гэхдээ яг одоогийн одоо өөрийнх нь одоо Instagram дээрээ тэгэж ингэж нөгөө нэг уурлаж бухимдаж хамаг юмаа ингэж асгаад байгааг нь хүмүүсийн ингэж нөгөө одоо би дөнгөсөө ингэж харсан нийт.com-ийн мэдээллийг харлаа л да. Энэ дээр ингэж яалчгүй ингэж энийг ингэ орчуулаад бичсэн байгаа маань ингэ бичсэн байна. Тэгэхээр нийт.com дээр гарч ийн гэхээр ер нь бол одоо чулсан өөрөө том од болохоор энэ хүн нийтэр зодооных нь өмнөх шалтгаан дараах шалтгаан нь бүүмэд ямар ч сан одоогийн байдлаар шоронгоос гараад ирэхэд нь очиод тосоод авахгүй сохтуу явж исэн гэх мэтэр бичсэн байгааг бодгоо тэгэл ер нь нэлээд шоуч юм хтэй юм шиг би бүр олж хармаар санагдсан. Би бас хүний мотортой. Хүний мод бид нар ямар дуртай юм бэ? Гэхдээ би ууг нэг дургу гэж бодох өөрийгөө дуртай гэхдээ л дурлах юм аа гэд сонь шүү хүний цан гэдэг. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орно. За бас л нэг хүний мод дуртай нэгэн алдарт хүний нэр дуудагдсан. Энэ хүн бол Kanye West. За Kanye West ч хоёулынх нэг ах мөн билүү? Манай ах ч тий. Танах. Юу манай танах хэрэгт орсон. За энэ Kanye West Yahoo.com дээр Yahoo.com-ийн entertainment болон дээр гаргасан мэдээллээр Kanye West Kim Kardashian-ы эцсийн уурыг тасалжээ гэсэн тийм утгатай мэдээлэл гаргасан байна. За Kim Kardashian бэж чадах одоо учрыг нь олох гэж маш их хийжсэн. Гэхдээ энэ бол эцсийг нь таслалаа гэсэн. Ийм утгатай бичсэн байна. За яагаад Kanye West ийм асуудалд орсон? Kanye West ер нь сүүлийн үед Twitter дээрээ бүр нэг хажи юм бичдэг болоод байгаа. За жишээ нь одоо еврейчүүд бол манай дэлхийг хатгаж байгаа хүмүүс новшнууд те шууд гэж хэлэх байдалтай. Та нар бол мөнгө олж чадахгүй. Над чиг тэр бүмтэн хүнд битий за. Ер нь бол миний хажуудаа байгаа Bianca Sensori бол одоо би мөнгө олж байгаа. Энэ тэр бүмтэн хүний хажууд байхын тулд нүцгэн явах хэсэг тэрийг бол би шийдэх хэрэгтэй ч гэх юм уу. Гих мэтчлэн төрөөсөө ямар ч цензургүйгээр ингээл Twitter дээр бичиж байгаа. За энэ дээр нь одоо янз янзын хүмүүс лүү дайрж байгаа хүмүүс нь чиглэж байгаа хүмүүс нь Beyoncé болон Jay-Z нар байсан. За Kanye West болохоор одоо ингээд бөөн хүмүүс рүү дайрж байгаад нэмээд Beyoncé, Jay-Z хоёр руу дайраад эхэлж байгаа юм уу? Дайрж байгаа. Угаасаа дайрдаг байсан юм байна. Би энийг нь одоо яахад гаргасан мэдээлэлээр нөгж шүү. За тэгээд хамгийн гол нь яагаад Kim Kardashian одоо ингээд Kanye West-тэй уугны мессежээр харьцаатай байсан юм байна. Энэ хоёр ч эхнэр нөхөр байсан шүү дээ. Дундаа хүүхдтэй. Тэгээд Kim Kardashian энэ одоо Kanye West яасан бэхээр Kim Kardashian-тай бичлсэн мессежнүүдийн скриншотоо Twitter дээр бас тавьсан байна. За тэн дээр нь одоо Kim Kardashian-ы уур тасарч байгаа, эцсийн төвчээр тасарч байгаа бид нар олж харж болно гэж бичсэн байна. Тэгэхээр яагаад вэ гэсэн чинь Kanye West Twitter дээрээ Beyoncé болон Jay-Z нарын хүүхдүүд рүү дайрч эхэлсэн байна. Юу гэж дайрсан гэхээр 7 настай хүүхдүүд нь сэтгц мэдрэлийн асуудалтай ер нь юм ойлгох чадваргүй гэд ингэж одоо дайрсан чинь одоо энийг хүртэл одоо хуучин ихнэр нь буюу Kim Kardashian, Kanye West ингээ холбоотой ингээл ярилцгаж оролддог байсан. Энэ одоо хүмүүслүүд дайрж болно гэхдээ хүүхдүүд дайр гэдэг бол арай дэндүү байна гэж хэлээд ингээд одоо Kim Kardashian бас одоо Kanye West-с нүрээ буруулж байгаа гэсэн үг. Ер нь бол Kanye West ч одоо ингээд олон хүмүүс Kanye West-с нүрээ буруулж шүү дээ. Ялангуяа өөрөө
Уржнан байна уу? Нилээ 2-3 жилийн өмнө Kanye West энэ еврейчүүд рүү дайрсан. Еврейчүүд ер нь бүх энэ одоо юг хатгадаг, манай ертөнцийг хатгадаг энэ хитрхи ингээ өөрсдөө бодсон ийм асуудалтай гэж хэлээд баахан гэрээ контракт Nike гэрээгээ туссан. Ийм асуудал 400 сая долларын гэрээ цуцлагдсан шүү дээ. Тэгэнгүүтээ сүлд нь уучлалт гуйсан. Уучлалт гуйжаад одоо эргээд тэрнээс айхгүйгээр бүр ичгүүр одоо нууж хаахгүйгээр шууд эргээд одоо еврейчүүдийг одоо муулдаг, дайрдаг. Тэр байтугай өөрийнхөө нөгөө худалдааны сайт дээрээ нацист тэмдэгтэй ганц одоо футболкийг дарах байдлаар ингээд өөрийнхөө дайсан цуглуулад байгаа мó анхаарал хандуулах гэдэг юм уу. Ямар ч гэсэн энэ одоо Kanye West-ийн сүүлийн үеийн хийж байгаа үзэгдлүүд нь анаа орж байгаа их өөрийгөө бараг бусны л тусч байгаатай ижил харагдаж байгаа. Ийм үйл тарж энэ түүний хууч ихнэр нь уг нь бол харьцаатайсэн байна. Ким Кардашьян инхүү одоо харьцаатай байх ямар ч боломжгүй боллоо. Бид хоёр өмнөөс цааш ерөөсөө 100-аар дамжиж харьцнаа гэсэн тийм мэдээлэл гаргасан юм байна. Одоо энэ хоёр ч дундаа North West гэдэг аягүй хөөрхөн охинтой санаж тэгэнгүүт одоо бодъё л доо. За юу Ким Кардашьян тийм үү бүхэл охиных нь эцэг тэнд ингээ нэг тийм солиотой галзуу мэддэггүй яваад хахаар те хүүхдээ бодоод за ятайхан баймаа гэж харилцдаг байсан байлгүй дээ. Тэгэнгүүт яалтч одоо би Джейсиг нь Каньегийн одоо Каньегийн битэр те дуучин рэпер байх үеийг би шүтдэг байхгүй юу? Энэ хүний би нэг одоо намайг яг оюутан байх үед нь гарсан цомгоор би бүр ингээд амьдарч өссөн хүн байхгүй юу? Би энэ хүнийг одоо хөгжмийн гоц ухаантан гэж боддог. Тэгэхээр Каньегийн одоогийн ингээд үйл явдлууд нь бол ингээд одоо бол би энэ хүний дүүн бол баймаарг байгаад байгаа. Гэхдээ би энэ дэр хоёр гаргалгаа дэвшүүлж болж юм заяа. За ямар гаргалгаа вэ гэхээр нэг бол энэ хүн үнэхээр гоц ухаантан болохоор ингээд хүний тэ зэвд рууг зэрэг хөдлөж жоод матч хийгээд ямар нэг юм хийх гэж байна. А үгүй бол зүгээр үнэхээр сэтгцэд нь өөрчлөлт орсон болов уу гэж бодож байна. Тэгээ би үгээ буцаалаа. Би ер нь хизээч дүүн байсаар л авах. Дүүр байсаар авах болно. За энийг ийм үг гэдэг ойлголт өгдөг шинжлэх ухаан сэтгэл зүйдээр cognitive dissonance буюу хүн ингээд өөрийнхөө итгэхийг хүсдэг юмдаа л итгэдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ингээд итгэжсэнээс нь одоо Kanye West бол сайн хүн гоц ухаантай гэж бодож байгаа. Тэрнээс нь өөр юм шиг дүр зураг гарангууд нь энэ өөрийнхөө өөрийгөө итгэх ингээд функц ажилтдаг гинэ. За энэ цаана ямар нэгэн учиртай байх хэрэгтэй гэдэг. Тэгээ тэгэхгүй бол ингээд тухгуутаад байдаг. За энэ одоо ингээд мэдрэмжийг cognitive dissonance гэдэг. Энэ мэдрэмжээс болоод өөртөө гой гой юм үлгэр үзэхгүйж итгэхийг хүсдэг юм дараагийн юм гаргадаг. Тийм юм ажиллаж хийж болох уу? Мэдгүй. Надад дүү Kanye дүү. За ямар ч гэсэн ингээ Kanye бол ер нь уналтын үе нь одоо 90 үеийн эхэлж байгаа юм шиг надад харагдаж байна. За Ким Кардашьянтай их ойрхон байж байгаад одоо эхнэр нь одоо хүүхдийнхний ихнэ хүртэл одоо ингэ нүур буруулна. Би буруу санааг бол Bianca Censoriтэйгээ бас асуудалтай байгаа. Тийм ер нь салж байгаа болж байгаа гэсэн ийм мэдээлэлүүд бол нэлээд их цацагдаад байгаа. Тэгвэл одоо ингэ нөгөө нэг эн чин Bianca ч өөрөө зүгээр нэг тийм хоосон толгойтой бачка очоод наалдсан биш эн чин өндөр боловсралтай эмэгтэй юм билээ шүү дээ. Тэнгүүт одоо Bianca-гийн ард одоо ингэ бас ямар нэгэн тийм далдын юм байгаа ах та гэсэн тийм хүлээлтүүд бас байгаад байгаа заяа. Тэгэд эн чин нөгөө надад байгаа хүлээлт биш угаасаа би нөгөө салтын тухай ингэ юу ороод байсан чинь Bianca яавч тэнэг хүн биш ямар нэг юм байгаа гэсэн тийм мэдээ байдаг байхгүй. Одоо би Guardian Daily Mail-ийн бүр их тэр салалтай тухай мэдээлэл нэг уншсан. Хараа миний тэр нөгөө нэг сонсож яасан оюутан төгссний дараа гарсан юм байна. 2010 онд гарсан юм байна заяа. My Beautiful Dark Twisted Fantasy гэдэг цомгийг би бүр үнэхээр би баагүй мэдэх байхгүй юу. Тэгэхээр ингээд яг энэ үн чинь яг нөгөө тэр хувцас загвар руу орж эхлээд эсвэл Kim Kardashian-тай нийлээд ч юм амар сонирн болсон юм санагддаг шүү дээ. Тэрний өмнө заяа тэр рэпер байхдаа үнэхээр ингээд нэг тийм айгуу тийм нөгөө лирикал мэдрэмжтэй үгийн маш сайн мэдрэмжтэй рэпер байсан байхгүй юу. Тэгээд одоо ингээд хөгжимч байхгүй боллоо. Одоо сүүл рүү нөгөө хувцас загвар нь ч байхгүй боллоо шүү дээ. Ер нь нэгдэг шүү дээ. Kardashian-ы хараал гэж байдаг гэж ярьдаг. Кардашьяны гэр бүлтэй ингээд үерхсэн, сагсчин, хөлбөмбөгчин хэм мэдгийн жүжигчд бүгдээрээ урууддаг гэж. За тэгэхээр магадгүй энэ цаана ерөөсөө Kanye West муудаа биш гоц ухаантай гэхдээ яалтчгүй Kardashian-ы хараалыг одоо даваагүй болоо да гэж итгэж байна. Магадгүй л энэ Аза Бадмаев гэдэг хүн гоц ухаантан гэж ааж гинэ намайг за энэ бол ганц миний бодол биш шүү. Угаасаа дэлхийд дахин энэ хүнийг musical genius гэдэг шүү. Өөрийгөө бас тэгж хэлдэг. Ичиж зоохгүй. Би бол бүх цагийн үеийн агуу хөгжимчин гэж хэлжсэн санаж байна те. Тэр чинь бүр өмнө тэгж өөрөө тэгж хэлэхээс өмнө тэгж нөгөө үнэлдэг байсан. Тийм. Гэхдээ харин тийм Vox гэдэг нэг YouTube-ийн бас ийм нөгөө нарийн шинжилгээ хийдэг тийм сувг дээр Kanye West-ийг бас мундаг гэж хэлээ. Би одоо дууг нь сонсож байгааг болохоор үнэхээр мэдэх юм алга. Дараагийн мэдээлэл рүү орцгоё.
За hot topics маань 3 дугаар студиэс Яманы махыг халуун дээр нь хаяа шүр хіднэ гэсэн уриатахаар хурж байна. Зайлшуулах яг халуун дээр нь хурцоогүй дээр нь хүрэх зорилготой тийм. За яг одоо болохоор за энэ бол дэлхийн нэлээд хэдэн орн дээр би одоо бүр хаана харснаа ч одоо бүр ингээд баримжаалцсангүй. За Англид болон Америкт Turkey буюу Турк улс гэдэг нэрээр тренд дээр орж ирсэн. За Турктэй бол угаасаа энэ Ekrem İmamoğlu гэдэг нэрээр ороод ирсэн явж илээ. За тэгээд Оросд харагдчихжээ, Солонгост харагдчихжээ, Японд дээр харагдчихжээ. Ерөнхийдөө одоо энэ Туркийн асуудал бол дэлхийн нийтийн анхаарлын төвд орчлоо л доо. Тэгэхээр яг юу болоод байгаа вэ гэхээр яг одоо Стамбул хотод иргэдийн ингээд ерөнхийдөө Recep Tayyip Erdogan-ыг эсэргүүцсэн иргэдийн чагсаалт цуглаан болоод байна л да. Тэгээд одоо Reuters агентлигын цацаад байгаа бичлэгээс харахад хүмүүсийг одоо нулимс сасгаруулагч хийд цацаж тараах гэх мэтчил нөгөө иргэдийг ингээд жагсаалт цуглахаа болоод тарахыг ингээд бүр хүчээр тараахыг ингээд цагдаа нар ингээд хичээж байгаа тухай мэдээллийг би яг одоо BBC-ийн мэдээг хараад дэлгэцэн сууж байна. За тэгэхээр энд яг юу болоод Туркийн иргэд нийслэл Стамбул хотынхоо ингээд тийм гудамж талбай яг одоо бид нар нөгөө Туркид 100 очихдоо Стамбулын их сургуулийн хажуугаар автобусаар явсан шүү дээ. Яг тэр талбай бүхэлдээ ингээд иргэдээр дүүрээд за тэгээд зам талбай нь ингээд юу байгаад одоо хүмүүс чагсаад байгаа болохоор зам талбай хаагдаад нэмэт метроны үйлчлэгээ зогсоод байгаа гэж байна. Тэгтэл нь ингээд олон хүмүүс гудамж талбайдаа гараад Recep Tayyip Erdogan-ыг яагаад эсэргүүцээд байгаа вэ гэсэн чинь за бүгд найрамдах ардын нам гэдэг намын гишүүн Ekrem İmamoğlu гэдэг хүнийг Recep Tayyip Erdogan-ы засаглал бариад хоржээ. Энэ хүн хинбэ гэхээр Турки одоо ингээд Erdogan-ы засаглалын эсрэг хамгийн ингээд нөө дөрвтэй цогтой эсрэг ингээд сөрөг хүчний төлөөлөгч одоо 24 оны юунд биш 28 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр ингээд зарлагдахад ерөөсө хэдхэн хоног дутуу байхад нь одоо намаасаа зарлагдчихж байгаа юм баггүй юу? Дутуу байхад нь ингээд авилгын хэрэгээр мөн ингээд алан хядах байгууллагыг санхүүжүүлсэн. Нэг ёсондоо алан хядах байгууллага ингээд далдуур удирдсан гэх зэрэг хэрэг тулгаад бариад хорчиж. За тэгсэн чинь хүмүүс одоо Стамбулын гудамжинд юу гэж орлоод байна гэхээр Эрдоган чиний буруу, Имамоглу чи ганцаараа биш шүү, Эрдоган огцор гэдээ орлоод байгаа юм байна л та. Тэгээ ингээд цагдаа нар мэдээж ингээд нөгөө хүч одоо нэмэгдүүлж очиод одоо энэ чагсаалт цуглаанд тараах оролдлого хийгээд байгаа юм байна. Энэ одоо Туркийн одоо Борис Немцов ч юм уу, Навальны л юм байна шүү дээ, тий. Одоо яг л ингээд эсрэг дуурч чадж байгаа, нээлттэй дуурч чадж байгаа. Энэ өрсөлдөгчтэй ингээд нөгөө шоронд хийдэг эсвэл ингээд шоронд хийсгийн дараа алчдаг нэг тийм дарангууллын арга байгаа. Тийм шүү дээ. Немцов ч одоо тэр Кремлийн хажууханд алхаж аваад буудулсан шүү дээ. Гүүрэн дээр Навальны ч шоронд хоригдож байгаад хордоод нас орсон тий бас ингээл нөгөө яг тэр шиг хувь заяа хүлээж байгаа гэж хэлээгүй л дээ. Зүгээр яг тэр хоёр хүний хувь заяа бол яг тэгжил төгссөн л дөө. Бас их сонин тохиолдолтой. За би сая энэ Туркийн юу л Google Trend-лөөс ороогүй мэн. Тэгсэн чинь Туркд бүр бүүн юм болж байгаа юм шиг байна. 2 сая хайлт байна. 2 сая нийлээд 3 сая хайлт байна. Одоо энэ яг энэ агуулгаар. За энэ ерөнхий агуулгаар авч үзвэл 4 сая хүн ингэж хайсан байна. 2 сая хүн доллар гэж хайсан байна. 1 сая хүн доллар одоо доллар болон турк лир гэж байна. Тэгснэ дараа нь грамм алт хэд байна вэ гэдэг юм аа. Юу гэсэн үг вэ? За ингээд 4 сая хүн нийтдээ ингээд сүүлийн 18-аас 19 цагийн турш ингээд харсан чинь би турк долларын ханшийг одоо Google Trend-ээс ороод ирсэн. Түүхэн доод түвшинд төгөрцөн байгаа юм байна. Энэ ердөө сүүлийн 10 жил гэхэд шүү дээ, турк долларын ханш нийтдээ одоо 20-20-с 30 дахин унжаад байгаа юм байна. Тэгэхээр ялангуяа сүүлийн 2025 он гаргаад энэ ерөөсөө огцсон мунаад өргөжлүүлэн унсаар байгаа. Тэгэхээр энэ бас одоо цаашдаа эргээд доллар унах, одоо турк лир мөнгөний ханш нь унах юм магадaltaй. Эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байдал руу одоо ингэ орж байгаа дүр зураг харагдаж байна тий. Тэгэхээр ер нь бол яг энэ Туркийн одоо Стамбул буюу одоо хамгийн том хот нь гэж явдаг хуучин нийслэл нь тий. Одоогийн нийслэл Анкара үздэй гэж уучлаарай би бас тэгээ хольж утгах шүү. За тэгэнгүүт одоо Стамбул бол ингээд ерөөсөө энэ одоо хиний Эрдоганы өөрийнх нь одоо АК нам гэж ярьдаг тий. Шудрагаас хөгжлийн нам билүү дээ. Энэ намын ерөөсөө гол түшиж газар нь байсаар ирсэн. Өөрөө болохоор Стамбулаас гаралтай өөрөө бүр нөгөө нэг юу гүнжтийн үр цацсан талхацарж энэ хотод би өссөн юмаа гэж ярьж ингэж нөгөө нэг байнгын яг энэ намынхын гол түшиж газар байсан газар энэ одоо Ekrem İmamoğlu гэдэг энэ одоо 40 гаруй 50 гаруй насны бизнесмен залуу шууд орж ирээ. Тэр нөгөө нэг шашны одоо яг энэ Эрдоганы үнэнч дэмжигчд гэдэг байгаа тэр шашны төвтэй хүмүүсийг нэлээд өөртөө ингээд одоо уруулаад өөрийнхөө талд оруулж чадсан ийм хүн. Тэгээд эн чинь аюу сонирхолтой юм билээ заяа. За 2019 онд Стамбул хотод юуны захирагчийн сонгуул болсон.
За захирагчийн сонгуульд ингээд иргэд ингээд оролцоод тийм үү? Оролцоод за тэгсэн чинь яг энэ сонгуульд болохоор энэ Экрем Имамоглу ялалт байгуулад тэгсэн чинь эрх баригч ЭК нам буюу Эрдоганы намынхаа наа сонгуульч луйртай болчлоо гэж заяа. Сонгуулийнх нь үр дүн хүчингүй болгоод дахин сонгуул зарласан заяа. За дахин сонгуул зарласан чинь дахиад 54%-аар Экрем Имамоглу ялаа гараад ирсэн. Йоо хоншоор. Йоо амараа газтэй. Хоёр дахь ялаа гараад ирэхээр нэр юу гэж хэлж чадах юм. За ялчгүй ингээд энэ хүн чинь ингээд сөрөг хүчнээс ингээд бүр ингээд бадрангуугаар үсрээд гараад ирсэн болохоор Эрдоган ингээд одоо тэр нь 25 жилийн турш ингээд ЭК нам тийм үү одоо ялалт байгуулж ингээд түшиж газар нь болж байсан ингээд Стамбул хотын ингээд удирдлагыг алдна гэдэг бол ЭК намын хувьд маш том цохилт боллоо гэдэг ингээд мэдээлэл тухайн үед цацагдчихсан. Яа. За ямар ч гэсэн Турк улсад ийм бас нэлээд хөдөлгөөнтэй байгаа юм байна. Бидний одоо эргээд санаж байгаагаар бол за Сербид бас ийм асуудал үүсэж байгаа. Унгарт бас ийм баслахууд жигсаалуулаад болоод байгаа. За одоо Турк юм байна. Туркд бас ингээд том жигсаалууд болж байгаа юм байна. Сербид бол бүр нэлээд ингээд олон хүнийг хамарсан. Түүхэнд хамгийн том баслах болсон тий. Шууд санаанд орлоо сая нөгөө юг санаж байна. Арабын хавар гэдэг шиг Европын хавар болох юм. Европын хавар. Ялангуяа ийм зүүн болон төв Европоор одоо ингээд ийм юу болж байна. Одоо тогтворгүй байдал гэх юм уу эсэргүүцэх жигсаал хөдөлгөөрүүд улс төрийн ер нь нэлээд тийм одоо тогтворгүй байдал гэх юм одоо тий иргэдийн хувьд жигсаал цуглааныг нэлээд идэвхтэй зохион байгуулж эхлээд байна. Одоо бол тэгээд Стамбул хотод энэ чинь тэгээ ганц Экрем Имамоглуг баривчлаагүй нэмээд 100 нийтдээ 100 гаруй хүнийг баривчилсан гэж байгаа. Тэгээд тулгаад байгаа энэ одоо юуг нь ял одоо тий зүйл заалтыг нь болохоор хүмүүс болохоор ингээд тий шууд улс төрийн хэрэг тогтж гинэ л гэж үзээд байгаа юм байна л та. Зя хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Mobicom хамтран ажиллаж байна. Азийн 25 урамшууллаар хамтран ажиллаж байна. За эдний өрөө бол цэнгэл машинтай бол гэж байгаа. Цэнгэл машинтай бол гэж байгаа. За тэгэхээр Mobicom Азийн 25 урамшуул зарлаад 5 ширхэг Suzuki Jimny-гээ 5 ялагчийн тодруулаад өгöd байгаа. Йоо. Тэгэхээр одоо машин тийм супер Jimny бол бас их мөрөөдлийн машин. За тэгээд Jimny бол дээд шагнал нь бишээ. Бүр супер шагнал байна. За Land 300 GX-аар машины ялагч тун удахгүй доторх юм байна. За одоо ч гэсэн яг 14 мянган төгрөгөөр болон түүнээс дээш үнийн дүнгээр одоо цэнэглээд ялагч болох боломжтой. Тэгэхээр энэ одоо Land 300 эзэн болох боломж танд яг одоо ч гэсэн байгаа юм байна. Тэгэхээр энэ Land 300 нийтдээ 3 мэрхээс супер шагнал 2025 оны гэж байгаа. 25 оны загвар Land 300-г тохиролд оролцох боломжтой болох юм байна. Тэгээд хэрвээ 25 мянган онцлог карт болон нэмэлт датагаар цэнгэлбэл нэг дор 2 эрх авна гэж байгаа шүү дээ. Олон цэнэглэх тусам ялагч болоход илүү ойртно гэж байгаа. Одоо жишээ нь би Mobicom-ын дугаар аваад цэнэглээд байвал шинэ машин авчвал чамд өнөрлүүлнэ л гэсэн үг болох нэ тий. Чи нэг цэнэглэж. Харин тий. Би нэг Mobicom авд юм лөө. Энэ нөгөө улсын тач амар сайхны рекламад нь тоглоод байсан урамшууллыг мөн байна да. Айгуу гоё реклам цэцэгтэйдсэн. За тэгээд хэрвээ та 25 мянган төгрөгийн онцлог карт бол нэмэлт датагаар цэнгэлвэл нэг дор шууд 2 эрэхт болох юм байна. За 14 мянган төгрөгөөр цэнгэлвэл нэг эрх авдаг бол 25 мянган төгрөгийн энэ онцлог картаар цэнгэлвэл 2 эрх шууд одоо танд өгнө. Тэгэхээр эрх олон байх тусмаа таны ялах магадлал нэмэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр Mobi-гийн дугаараас хэрвээ та ярих бол 22 гэдэг дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Харин бусад сүлжээнээс 1822 гэдэг дугаарлал залгаж дэлгэрэнгүй мэдээллийг авах нь танд яг одоо ч гэсэн Land 300 2025 оны 300 эзэн болох боломж байна. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээр орноо. Тэгэд Америк нэгдсэн улсад 200 мянган хайлттайгаар яг одоо тэргүүлж байгаа нэг мэдээлэл бол хаврын ихний өтөр гэдэг хальт байна. Наврыз гэсэн үг одоо баг. За Наврыз гэдэг. Одоо энэ чинь бол Иранууд бол одоо Навруз гэдэг одоо хэлээд байдаг тэр баяр нь яг өнөөдөр юм байлээ. Тэгээд за энэ чинь бас их нарийн юм байна. Яг тэгэхээр одоо 3 сарын 20 бол өдөр шөнө тэнцдэг өдөр. За энэ утгаараа хаврын хамгийн анхны өдөр гэж тооцдог. Тэгээд Associated Press дээр одоо юу нийтлэл гарсан байна. За юу ирлээ? Equinox буюу өдөр шөнө тэмцдэг өдрийг Equinox өдөр гэж нэрлэдэг. Equinox хаврын Equinox ирлээ. Тэр энэ юу гэсэн үг вэ гэдэг утгатай юм. Нийтлэл гараад хүмүүс одоо энэ Equinox гэдэг бол ерөөсөө л яг альбан ёсоор за 3 сарын 1 нь 4 сарын 1 хүн болгон ярьдаг. Гэхдээ яг цаг тооллоор бол одоо 4 чухал өдөр байдаг шүү дээ. 6 сарын 22, 12 сарын 22, 3 сар
Тэгээд 9 сар гэдэг эднээс дандаа нөгөө нарны нөгөө эргэлт буцалтуудыг тодорхойлж идэг. Нэг 3 сарын 20 болсноор хаврын эхний өдөр албан ёсоор ирлээ зарлаж байгаа юм. Тэгэхээр хаврын эхний өдөр гэдэг одоо мэддгүү байсан юм уу? Америкчууд ямар ч 200 мянгараа ингээд хаврын эхний өдөр гэж үгч юм байна. 2025 оны хаврын яг албан ёсны эхний өдөр юу юм бэ гэд хайгаад байгаа юм байна. Тэр нь өнөөдөр юм байна. За дараагийн мэдээлэл рүү бүгд орцгоё. За дараагийн мэдээлэл за чинь Good American Family гэдэг үг тренд дээр яг нэгт ороод ирсэн байсан. Одоо хоёрт орчуу да тий. Аха. За энэ яагаад ингэж энэ үг орж ирсэн бэ гэдгийг нь одоо би ярьж өгье юу. Тэгэхээр одоо нөө Netflix гэдэг шиг одоо Disney, Hulu гэх мэт ингээд те Prime, Amazon Prime гэдэг ингээд нөө стриминг кино стримингийн нөгөө нэг юу үйлчлэгнүүд байдаг. За Hulu бол Монголд бол арай ингээд идэвхжиж амжаагүй бах. Одоогор бол Netflix л байгаа даа гэж бодоод байгаа. А Prime болдог те. Prime манай Amazon бүгдийг л үзээд байх шиг. Гэхдээ тэр нэг олон улсын гүйлгээ хийгээд үзээд байдаг юм болоо яадаг юм бол те. Prime бол ялчгүй Монголд болоод байдаг юм би мэдээд Netflix хоёр Hulu бол болдог гэж бодгоо. За Hulu дээр Good American Family гэдэг 8 ангитай бодитоплоос сэтүүлсэн уран сайхны кино гарсан. За энэ кино одоо гарсны дараа ингээд хүмүүс яагаад шуураад эхэлсэн бэ гэхээр энэ кино болохоор Наталья Грейс гэдэг ингээд Украинд төрсөн. За тэгээд нөгөө одоо эмэгтэй одоо охины тухай юм одоо тэр охин тохиолдсон бодит үйл явдлаас сэтүүлсэн кино юм байна л да. За одоо 2003 онд төрсэн энэ охиныг одоо 2010 онд 7 настай байхад нь нэг Америк гэр бүл өргөж авчээ. За өргөж авсан энэ одоо гэр бүлийнх нь ээж нь гэх эмэгтэй бол ер нь ингээд эхлээл бол ингээд одоо маш сайн хүний дүртэй ингээд нэг тийм гаднаас нь харахад ингээд ямар мундаг хүмүүс вэ гэл ингээд заяа тэр эргэн тойрных нь хуршүүдтэй тэр одоо энэ чинь өөрөө 3 хүүхэдтэй гэж байгаа юм заяа 3 хүүхдийнх нь нэг нь юм уу заяа эсвэл 3 хүүхэд нь арайч гурлаа аутизмтай байна гэж байхгүй бах хин нэг хүүхэд нь аутизмтай байна л та. За тэгсэн чинь ингээд энэ охиныг ингээд те одоо биднэрт ингээд одоо те бидний ингээд энэ гэр бүл байгаа энэ их хайрыг бас нэг хүнд хүртэх хэрэгтэй байна те дахиад ингээд хин нэг хайраар дутж байгаа хүүхдэд хайраа өгөө гэж нөхрөө ятгахсаар агаад Украинаас одоо энэ ингээд одоо охиныг ингээд өргөж авсан 7 настай. За 7 настай охиныг өргөж аваад энэ ингээд гэртээ ингээд амьдруулж байхдаа ингээд амьдруулж хооронд эдний гэртэл их л юм өрнсөн гэж байгаа юм заяа. Энд чинь одоо нөгөө нэг харсан гэрчүүд нь ингээд сүүл рүүгээ үйл явдал нь тодорхой болсон ш тухайн үед нөгөө хинийх нь зөв хинийх нь бурууг нотлох боломжгүй чиний үг миний үгний эсрэг юм болоод исэн. Тэгэхээр ингээд одоо тэр эмэгтэй өргөж авсан тэр сайн хүн гэдэг байгаа тэр эмэгтэй хувьдлохоор нөгөө охины чинь энэ ингээд нэгдүгээрт ингээд жоохон хүүхдийн биеийн дагаа хөгшин хүн. За хоёрдугаарт нэмээд энэ ингээд манай хүүхдүүдийг ингээд айлгаж сүрдүүлдэг. Өрөөндөө ингээд орон дагавраа хутга цуглуулдаг. Нөхөр бит хоёрын орны хажуу шүнс ирсэн чинь хутга барьцсан зогсож исэн. Тэр нөгөө эмэгтэй хэлээд байгаа. Тийм тэр нас биеинд хүрсэн нөгөө хайраа түгээн дэлгэрүүлэх гээд ингээд хүмүүст хуваалцах гэдээсэн эмэгтэй тэгж хэлсэн заа. Тэгээд болоогүй заа ингээд шууд ингээд зочныхоо өрөөнд ингээд те бүгдээр ингээд харж байгаад ингээд хүндэрчээ яваад өгдөг заяа. Машинд нь оронгуудаа ингээд одоо хөнгөнөөр би эзэсчдэг гэх мэтчлээ ингээд нөгөө охиныгоо буруутгаад тэгсэн чинь охин болохоор тэр ингээд тэр эмэгтэй тийм одоо өөрийг өргөж авсан одоо эмэгтэй болохоор намайг ингээд маш их ингээд ялгуурлан гадуурхдаг байсан. Тэгээ би өөрөө ингээд би маань энэ dwarfism гэдэг юм өвчтөө гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ одоо би ангаахын нэр томьёог нь мэдэхгүй байна. А тэгээд энэс болоод би маань маш их өвддөг. Тэр өвдөлтөө ингээд төсвөрлөхийн тулд би ингээд заримдаа уур уцаар гарах үед ингээд миний тэр уур уцаарт ингээд төвчээртэй хандахгүй байсан. Тэгээ энэс болж ингээд үл ойлголцол маш их үүсчихсэн. Би бол энэ гэр бүлд би жарахаас илүү зовж исэн гэдэг ийм мэдээлэл хийсэн бэлээ. Сүүл рүүгээ. За тэгсэн чинь одоо энэ эмэгтэй чинь заяа нөгөө нэг амар сайхан сэтгэлтэй эмэгтэй чинь энэ охиныг ингээд юун дээр иргэний бүртгэл дээр аваацснаа энэ яавч 2003 онд төрсөн хүн биш. Эний төрсөнийх нь гэрчлэгийн дээрх огноог нь 1989 он болго гэд хүчээр болгуулсан заяа. Болгуулсан бүр. Тийм бүр болгуулсан. Тэгсэн чинь одоо ингээд болгуулангуудаа энэ охиныг тусад нь ингээд 2011 онд гэсэн үг шүү дээ. Охин чинь 2003 онд төрсөн гэдэг чинь 11 онд 8 настай байна да. 8 настай охиныг шууд ингээд нэг ингээд байранд оруулангуудаа за чи ингээд нас бие төрсөн юм чи нана өөрөө уучраа болж амьдрингүүтээ гэр бүлээр Канада руу нүгэ явцсан заяа. Йоо. За тэгсэн чинь үргэлжлүүлээд одоо тэр нэг хөвшүүд нь тэр 8 та охин чинь нэг ганцаараа амьдрах бол хэцүү шттэ. Тэгээ хөвшүүд нь чинь нэг онцлогтой хүүхдтэй байна шттэ тий. Бие онцлох одоо ингээд бие махбодын онцлог. Тэгсэн чинь ингээд ганцаараа амьдрах гад маш их ингээд зовоо зүдрээд байгааг нь хөвшүүд нь анзаараад охиныг гэртээ авсан байгаа. Тэгээ ингээд тэр үйл явдал эндээс ингээд одоо юу гэдэг охиныг ингээд үйл хайхраад үйл хайхар хүчирхийлэл үлдээд явсан тэр гэр бүл дээр ингээд юу яагаад
хэрэг үүсгээд эргүүлээд дуудсан. За ингээд эргүүлж дуудаад одоо энэ охины ингээд бүр тэр Украинд төрүүлсэн ингээд төрсөн ээж нь олсон. Бүр тэгээ ингээд ДНХ-гийн шинжилгээ хийсэн чинь төрсөн ээх нь бол мөн гэдг нь тогтоогдсон. Тэнгүүт тэр эмэгтэй өөрөө 79 он төрсөн хүн болж таарсан. Ээж нь. 79 он төрсөн хүн хэрвээ 89 он төрсөн бол 10 таатай хүүхд төрүүлнэ гэсэн үг болж байгаа үстэй. Тэгэхээр ингээд охинд бас өөрийнх нь бие махбодод шинжилгээ хийсний дараа бас л мөн 2003 онд тэр хавцаа төрсөн гэдгийг ингээд бас л тогтоосон. Ингээд эцэст нь энэ гэр бүлд ингээд үл хайхарах ингээд хүчирхийлэл үйлдсэн гэдэг үндслэлээр эмэгтэйд нь ялт тулгаад шоронд хориод эрэхтэй одоо аав нь болохоор ингээд тэрний бүхний ингээд баг мдээгүй шахуугээд цагаатгсан юм билэ. За. Тэгээд яг энэ хэрэгээс сэтүүлсэн энэ одоо Good American Family гэдэг яг энэ одоо цуврал маань одоо ингээд нилээ явж гин одоо гол дүрд нь Эллен Помпео гэдэг одоо манайхын Грей Анатом билүү. Тэр киногоор нь аягүй сайн мэднэ нэг юу эмчнэрийн тухай цуврал кино Монголд UBS-ээр гарч ирсэн. Тэрний одоо жүжигчин тоглосон. Тэгээд энэ одоо хамтдаа тоглосон Emotion гэдэг энэ жүжигчин одоо жоохон охин болохоор бас нэлээд алдаршиж байгаа юм билэ. За энэ чинь угаасаа бодит явдал дээр толгорсон кино биш үү? Тэгээд ёо бодит явдлын сонсч ямар амар юм бэ те. Харин итгэмээргүй байгаа зү тий. Тэгээд одоо ингээд шууруулад байгаа юм кино юм биш үү? За тренд дээр бас үүнтэй холбоотой нэг сонирхолтой тренд бас орж ирсэн байна лээ. Энэ бол Best Picture 2025 гэдэг. За яг Google-ээр 100,000 хайлтаар 23 цагийн өмнөөс эхэлж трендлж гисэн байна. 800% өсөлттэйгээр. За энэ Best Picture Oscar 2025 гэдэг нь Оскарын 2025 онд шилдэг кино авсан киног л хайгаад байгаа юм байна. Хүмүүс бол нэрийг нь тогтоогоогүй бол та. Ямар ч бас нэг Оскарт нэг ийм кино одоо төрүүлсэн гэсэн тэрийг нь олж үзэхийнсэн гэд хайлт яг одоо орж ирж байгаа. Ягаад энэ хайлт орж ирээд байгаа вэ гэхээр дүнгэж өчигдөрхнөөс одоо саяхнаас энэ одоо Анора гэдэг кино бол дэлгэцнээс буугаад кино чадрын дэлгэцнээс буугаад стриминг үйлчилгээнүүдэд одоо шилжиж байгаа юм. Тэгээд стриминг үйлчилгээнүүдээр нөгөө Анора киногч нь үзгээ. За энэ одоо Оскар жилсэн ямар учиртай кино болоо гэж үзгээд нийтээр ингэж хайгаад байгаа юм байна. Тэр Анора гэдэг нэр нь тогтоогод болж таарч байна л да тий. Best Picture 2025 гэд хүмүүс их хайгаад байгаа юм байна. Энэ нөгөө Украин бас Оростой холбоотой нэг кино шүү дээ тий. Гол дүрнтэй. Тийм гол дүрийнх нь одоо тэр эрэгтэй талынх нь тэр чигээр орсууд л та. Охин болохоор орсоор ирдэг бас л нөгөө Long Island билүү тэр хавцаа байдаг хөө. Энэ дүүрэн ингэцээ ингэж утсан байна. Нөгөө Orphan киноны үйл явдлын эсрэг юм болж гинэ. Аха. Энэ би нөгөө яран дундаа яриахаа мартчих. За тэгээд одоо яг энэ хэргийн гол эзэн болсон тэр Barnett гэдэг одоо тэр эмэгтэй болохоор Orphan киноноос санаа аваад энэ охиныг ингээд жижигхэн биеийн дотор хөгшүүн юм байгаа гэж бодсон гэдэг ийм мэдээлэл бас явж илээ шүү. Тэгэхээр одоо нөгөө кино нөлөөлөөд эн чинь ингээ хөгшин юм биш үгээд. Тийм биш үү. Тэр Orphan кино нь эртний кино үстэй. Арай өмнө нь гарсан юм уу та? Өмнө 9 онд гарсан кино 10 оны үйл явдалтай л зэрэгцээд байгаа юм уу? Тэгээд одоо эн чинь тэр одоо энэ нөгөө нэг энэ Barnett гэдэг эмэгтэй энэ охиныг ингэсэн гэж чи яваад аяг угаа гэж л тээ. Нөөх нь ингээ жижигхэн биетэй юм чинь аяг угаах гэж нэлээд хэцүү байсан. Тэгээд нөгөө аяг шазангаа ингээ нөгөө аяг шазаа угаах чаа ингээ бүтэн ингээ зайлч чадаагүй тэрэн дээр кофе ингээ хийгээд дуусан чинь нөгөө эмэгтэй чинь чи намайг хордуулах гэлээ гэл босоод ирсэн ёо. Ямар амар юм бэ. Ер нь бол хардаад байсан байж тээ хардаад. Тэгээд дээрээс нь тэр нөгөө хардлага дээр нь Orphan гэдэг кино нөгөө дэм болцсон гэх юм уу санаа өгсөн байж тээ. Тэгээд нэг хардаж эхлэнгүүтээ энэ жоохон хүүхдийг янз янзаар хардаад эхэлсэн. За энэтэй холбоотой бас ийм үйл явдал болсон. Тэрэн дээр нас ингээд одоо кино хийсэн юм байна тээ. За өстө үзмээр санагдтал ярьлаа да. Би бол түрүүн бас манай Кокосаги соло тэгж хэлсэн байсан. Айргийн ярьсан бүх киног үзнэ. Үзэх сэтэл маш сайн үг юм аа гэж байна. Надад ч гэсэн маш их үзмээр сэтэл өгч. Манаас нэг сонсогч надаас нөгөө Чапото кино мино гэд нэрнүүдийг асууж илээ бас үзнэ гэд тэгж илээ. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-оос ураатай Well Bishop-цыг юм хамтран ажилласан. За Азийн 25 урамшууллаараа Mobicom хамтран ажиллаа. Сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. Харин манай эфир 10 цаг 10 минутаас хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Ари. За баярлалаа. Царай муута. Баярлалаа.